Улсын хурлын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг төлөвлөж болохгүй, халдшгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалтыг хүчингү олгосон цэцгийн их судлын хуралдааны шийдвэрийг улсын хурлд танилцуулна. Гэхдээ улсын хурал цэцгийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэхгүй. Их судлын хуралдааны шийдвэрт бол өөрчлөх боломжгүй юм байна. Тиймээс улсын хурлын гишүүдэд цэцгийн шийдвэрийг хүлээж авахаас өөр гарч байхгүй. Үүнтэй ч тэд санал нэг байна. Бид нар цэцгийг давж энийг зөв буруу үндсэн хууль зөрчсөн зөрчөөгүй гэдэг тийм хууль зүйн дүгнэлт хийх нь бол зохимжгүй. Цэцгийн дүгнэлтийг бол хүлээн зөвшөөрч байна. Тэгээ цаашдаа бол хурал дээр орж ирээд энийг бол хурлаар хүлээж авах эсхээс үл хамааран энэ залт хүчинг болно. Уусаа хуулиараа тийм байгаа их судлын хуралдаанаас шийдсэн асуудал. Тэгээд ер нь бол нэг зүйлийг бид ойлгох ёстой. Нэг хүний асуудлыг эзэж үндсэн хуулийн зэц хэлцдэг. Энэ бол их хурлын хуулийн тодорхой зохицуулалт нь үндсэн хууль зөрчсөн эсхийг шийдэж байгаа. Тийм учраас үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг их хурл хүлээж авах нь зүйтэй. Өдөө бусад иргэн шиг шалгуулах хэрэгтэй шүү дээ. Ер нь гэж л би байр суурьтай байна. Ер нь бол цэцгийн дүгнэлтийг бараг хүлээж авсан дээр дээ. Гэмт хэрэг хийлгэл байцгаана үстэйг л болоо шүү дээ. Би зөв гэж бодож байгаа. Ер нь бол улсын их хурлын гишүүд ард түмнийхээ итгэлийг авсан төрийн түвшээ. Тэгвэл Монголын ард түмний нэг л хэсэг шүү дээ. Би хууль журам бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэдэг утгаараа их хурлын гишүүд Тэнгэрээс буугаад ирсэн биш үү? Тийм болохоор хууль тогтоомж бүх хүнд тэгш үйлчлэнэ гэдэг утгаараа энэ халдшгүй их хурлын гишүүний халдшгүй байдлын асуудал бол заавал байх ёстой гэж би үзэхгүй байна. Харамсалтай нь улсын хурлын гишүүд маань өөрсдөө ёс зүйтэй байж чадахгүй, өөрсдөө чуулганыхаа эрцийг бүрдүүлж чадахгүй ийм байдлаар байж байгаа. Үндсэндээ олон нийт яасан бэ гэхээр их хурлын гишүүнд бол халдшгүй байдал байх нь буруу гэдэг ийм ойлголттой болцсон байна. Гэхдээ цэцгийн энэ шийдвэр улсын хурлын гишүүний өөр бусад бүрэн эрхтэй холбоотой сүрэг үр дагавруудыг дагуулж мэднэ гэж болгоомжилж байгаа гишүүд байна. Ер нь бол их хурлын гишүүний халдшгүй байдал бол бүх парламентын орнуудад байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол тэр халдшгүй байдлыг огт өвөө хийцэн ойлголт бол ерөөсөө биш байхгүй. Хин нэг хүнийг сая хорцтой холбоотой маш олон гомдлууд сая олон нийтэд ил боллоо. Энэ шиг зохиомлоор янз бүрийн байдлаар хин нэг хүнд хэрэг их хурлын гишүүнд хэрэг үүсгээд хөссөн үедээ цагдсан хордог, улмаар тухайн улс төрчийн нэр хүндэд халддаг, улс төрийн үйл ажиллагаанд нь саа дотор учруулдаг, сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарладаг ийм зүйлүүд үе олноороо бий болох үедээ 2012 оны сонгуулийн өмнөхөн нэр бүхий нэр дэвшигчдийг яг сонгуульд нэр дэвшихийн өмнө цагдаа хориод сонгуул дуусны дараа цагдаа хориог нь цуцалсан ийм тохиолдлууд гарсан гэдгийг хэлэх гэсэн. Хамгийн гол нь өөрсдөө асуудалд холбогдохгүй бол нааж хэрэгтэй биш шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр бол их тийм чухал асуудлууд хөндөгдөх ёстой гэж би бол бодож байгаа. Жишээлбэл хаврын юм уу намрын чуулганы хуралдаанд 50%-аас дээшт нь оролцохгүй байгаа гишүүн татагдах зүйлийг жилийн хуульчилж өгөх боломжтой гэсэн. Жишээлбэл заавал хэргийн газар дээр биш прокурор санал оруулах юм бол улсын хурал өөрөө санал хураалтаар энэ асуудлыг шийддэг. Хүний амь настай холбоотой ч юм уу хүчинтэй холбоотой олон энэ маргаан дагуулж байгаа энэ зүйлийг их хурлын гишүүд шалгагдах ийм эрх зүйн үр дагавар үүсэж байна гэж үзэж байгаа. Цэцгийн шийдвэрээ улсын хурал танилцуулсны дараагаар улсын хурлын гишүүн хэрвээ гэмт хэрэг үйлдвэл бүрэн эрхийн ард нуугдах боломжгүй болох юм. Мөн төр улс төрчид өөрсдөө хуулиа зөрчихгүй бол үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй холбоотойгоор тэдний эрх ашиг мөн зөрчигдөх боломжгүй юм. Төрийн ордноос Баярмаа Шүрэнсөх мэдээллээ.